За нэг микрофон чек. За шууд явна. 7 хоногт би нэг суур мэдээгээр болохгүй шууд техник шинжилгээ дэлгэхтэй яар. За тэгээ маргааш нөгөөдрийн лайв вебинар дээр илүү энэ мэдээнүүдийн яг үнэхээр бидний нэлээд сайн анхаарах хэрэгтэй юмнуудыг илүү дэлгэрэнгүй ярий. Өнөөдөр маркет очоод техник шинжилгээнд дээр явчих. За алтнаас эхлэхгүй дээ. За алт бол байсан тийм өнгөрсөн 7 хоногийн нэг богинохон бичлэг 7 хоногийн өндөр богинохон бичлэг хийцсэн байгаа. Тэрний бичлэгийг үзчихэд баг болцоор юм байна гэдэг. Өнөөдөр оруулсан байгаа шүү. За скул дээр орж байгаа постнуудаа бас манайхаа анзаараад яваарай. За яагаад вэ гэхээр алт маань өөрөө өнгөрсөн 7 хоногт гаргаж ирсэн таамаг төвшүүлж ирсэн бүсүүдээс ерөөсөн нааш цаашаа болоогүй энэ дотор айлж алхацчихсан. Өнгөрсөн 7 хоногийн 3 дахь өдрийн үед за энэ дэшегээ өсөд явж явах үед за энэ нэг цагийн леж ордер блок дээр ханш эсэргүүцлэг өгөх энийг дэшегээ гарахгүй бол дэшегээ бай орох ямар шаардлага алхаа үндсэндээ хажуугийн хөдөлгөөнөөр илүү чиглэх магадлалтай байгаа талаар яригдсан. За тэгэхээр гол бүсийг яг энэ за одоо өнөөдрийн хөдөлгөөн өнгөрсөн 5 дахь хөдөлгөөнүүд маань энэ миний яриадсан яг энэ одоо за нэг цаг дээр хэдүүлээ энэ харцгаая тий. Яг энэ нэг ла доошоогоо энэ бүсээ сэтэлхтэй өгж байгаа price action-ы энэ ламп бүтцүүдийг хараад үзэх юм бол гэж яриад байгаа тий. Би ч бас нэг илүү нэг ламп price action илүү хардаг болохоор candle паттернуудыг маш сайн анзаардаг ийм төрлийн техник шинжилгээнд дээр энийг ингэж ашигладаг шүү дээ. Тэгээд энэ маань өөрөө за өнгөрсөн 7 хоногийн 3 дахьад 5 дахьад за 5 дахьын орой гэх мэтчлэн өнөөдөр ч гэсэн маркет нэгцний дараагаар энэ бүсийг нэг дэшегээ сэтэлж болж чадахгүй байгаа. Чухал бүс байна гэдгийг бол одоо илүү баттгаж өгч байна гэсэн үг. За тэгэхээр buying юг энэ чинь дэшегээ шууд сэтэлээд гараад явах юм бол эргээд мэдээж энэ pull back-а хүлээгээд дараагийн түвшин руугаа. За тэгээд одоо энд үүсээд байгаа бүтцүүдийг харах юм бол бас яг доошоогоо унах бас нэлээд дургу байгаа тийм. Ер нь унаж хөхгүй байгаа шүү дээ. За volume дөрөв бажисэн volume маань хаачих. За ингээд нэг ийм дороо дээрээ волюмтай ойлгомжтой те бүтцэн маань өөрөө энэ чиг хажуугийн хөдөлгөөн энэ хажуугийн хөдөлгөөн байгаа учраас дундуур нь одоо median line гэж ярих юм бол энийг зүгээр хажуугийн нэг юм channel гэж авч үзэх юм бол энэ өөрөө median line болоод ингээд ийм хоёр бүтц араасаа дараасан энэ хоёр маань өөрөө нэгдмэл нэг том бүтц болох магадлалтай. Тийм ч учраас би нэг өнгөрсөн 7 хоногт за энийг дээр нь хажуугийн хөдөлгөөн гэж яаж ирсэн бол энэ маань өөрөө нэг иймэрхүү том хажуугийн хөдөлгөөн болоод ямарс ихний ээлжинд болохнуудаа гэсэн зүгээр таамаг төвшүүлээд байгаа. За тэгэхээр энэ бүтцийг дэшегээ сэтэлжиж buying order-ууд харах. За үгүй бол доотлын унаж орж ирээд шалан дээрээс нь buy order харах. Иймэрхүү юунууд бол анзаарэгдэж байна. За тэгээд энд бас нэг хэрвээ энэ том бүтц маань өөрөө түрүүний яриад байгаа шиг одоо юм яагаад явах юм бол өнгөрсөн 7 хоногт би нэг 4 өдрийн нэг ярьжсэнтэй энэ нэг өмнө нь үүсэж исэн нэг ийм бүтцтэй нэлээд төстэй болоод ороод ирж магадгүй шүү. Дан гэдэг ингээд буцаж явж байгаад энд нэг бас энэ хүчтэй уналтын дунд өгсөн юу багтах price action order block гэдэг. Ийшээгээ өслөө гэхэд энэ дээр байгаа бүтцийг дэшегээ сэтэлээд ороод ирэхэд энэ чинээс бас эсэргүүцэл аваад ах магадлалтай байгаа гэж хараад байгаа. 7 хоногт хэдийгээр энэ давтагдаж ярьж байгаа юм шиг боловч одоо бид нар ханш маань энэ докторжилтын бүс дээр ирсэн мэт байгаа учраас яг эдгээр бүсүүдээ эргээд нэг хараад санаад альжийнхаа төлөвлөгөөнүүдийг хүлээгээд харж явах юм бол бид нар тухайн үед нь өсөд гараад ирэхэд паниктаад ах шаардлага байхгүй. За энэ миний нөгөө юуны зураг төр арилцсан баг шүү. За энэ VPN-аас бас нэг жоохон төр маш цаашаа болоод ах шиг байна. Тэгэхээр энэ дээр бүсүүдээ мэдчих юм бол бид нөгөө урдчилж ядаж төлөвлөгөөгөө гаргаад ханш тухайн бүс дээр ирэхээр паниктаад ах юм байхгүй. Юу хийхээ ойлгомжтой хүлээж идэг учраас нөгөө сэтгэл зүйд шийдвэр гаргахад маш амралтчдаг. За нэг иймэрхүү come on. Reset гэхээр очихно. Иймэрхүү төр зураглал анзаарэгдэж байна. Энээс энэ хоёрын хооронд илүү арилжаалагдах болов. За энэ хэрвээ миний зүгээр одоо анзаарж байгаагаар хэрвээ энэ volume нүүгээд дээшлээд явах юм бол шал нь өөрөө энэ болоод тий. Одоо энэ бүс дээр илүү арилжаанаад одоо энэ volume чинь энэ их байгаад эндээсээ их байгаад байгаа учраас доороо илүү тод харагдаад байна шүү дээ. Гэхдээ одоо volume-ууд энэ бүтцүүд чинь хоорондоо нийлээд нэг том бүтц болох юм бол миний анзаарж байгаагаар доотлын шал бус одоо энэ өмнө үсчихсэн price action-удаа за энэ юунууд те candle pattern-уудыг ингээ хараад үзэх юм бол энэ маань өөрөө шал болоод энэ чинээсээ хөдөлгөөн дэшегээ гараа явчих магадлалтай гэж хараад. За тэгээд дээдлийн таацууд мэдээж энэ дэшегээ за эхний бүс өнөөдөр нэгт өдөр учраас нэг алт ер нь харьцангуй докторчлоо те тэрийг анзаарж байгаа бох тийм үү. Нилээн нөгөө нэг тарифын дийлүүд нилээн сайн хийгдээд энийг нэг хүчтэй бүүм одоо нөгөө хуучин галзуу өсчихсэн шиг ерөөсөө тийм хөдөлгөөнүүд өдөртөө бас харьцангуй гайгүй болчихлоо шүү дээ. Тэ? Тэгэхээр нөгөө нэг энэ улс төрийн теншнүүд те анхаарал авч байгаа мэдлүүд харьцангуй одоо хилцээр юундаа хурж байгааг ихтгээд алт маань өөрөө нэг нэлээд 50 болчихоо даа гэж анзаарэгдчих. За ингээд гих мэтчлэн эн чи орой дээр аль бүс дээр
ахаад дээдлийн тааз үүсэх нь энэ хүртэл ямар ч явчих болов. За энд үүсээд байгаа нэг жижигхэн уналтаас үлдсэн юу хүртэл эхний ээлжинд орж ирэх юм болов. За энд ингээд дада гэчээд саяны миний ингээд нийлээд энэ төгсгөлийн бай байж болох юм а гэж үзэх юм бол энэ одоо ингээд дэшигээ сэтлээд магадгүй өнөөдөр биш юм а гэхэд маргаашнаас энэ хөдөлгөөнөөс арилжааны төлөвлөгөө орж ирж болох гэдэг тийм ээ. Өнөөдөр бол би энэ дээдлийнх нь бүсээс шорт арилжааны нэг төлөвлөгөөнөд гаргасан. Тэр чинь юун дээрээс шүү, sorry. Nasdaq дээрээс юм шүү. За нэг иймэрхүү арилжааг ингээд буцаж орж ирэх юм бол энэ ер нь анзаараад ахаар энэ бүсээс эргээд нэг яана л да. Энэ хавьяас нэг эсэргүүцэл авах болов. Энд чи уналтынхаа явцад үүсгэсэн жижиг цагийн ийм рейнжийн хөдөлгөөн байгаад. Энэ чинээс бол ямар нэгэн байдлаар price action үзүүдэд доошоо эсэргүүцэл авах болов гэж хараад байна. Энэ эсэргүүцэл маань энэний pullback бол дээшээгээ явах уу? Харин өөрөө буцаад ингэж унагдаг хөдөлгөөн рүү орж ирэх үү гэдгийг бид нар харах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр бид тухайн үед нь өөрсдийнхөө сетапыг үлээж байгаа дайлал арилжааг нь хийж үзнэ л гэсэн бодлогоо хийж үзэхээс л арга байхгүй. Бусдаар бид нар мэдчих чадахгүй юм чинь. За алтан дээр бол нэг иймэрхүү бүсүүд анзаарэгдэж байна. За энэнийг түрүүний яриад байгаа шиг энэ дээтэл байгаад байгаа бүсийг ахаад ингэ дээшээ эслээд ороод ирэх юм бол түрүүний яригдаад байгаа. Энд хэдүүлээ нэг шорт хийж исэн. Уналтын хөдөлгөөнийг барьж аваад шорт 2-7 хоногийн өмнөх хойш өдөр ахта ингээд хийж исэн бүс рүү ахаад нэг дээшээгээ хөдөлгөөн. Энэ чинээс магадгүй энэ одоо геополитикийн асуудлууд янз бүрийн юмнууд нэлээд шилэгдээд явах юм бол нэлээд том шортын сүүлийн орой энэ чи үсхийг үгүйсэхгүй гэж би хувьдаа харж байгаа. Би хувьдаа харж байгаа гэсэн үг шүү. За энэ магадгүй нэг иймэрхүү чаналаар дээш очих юм уу те. За нэг бол энэ нөрөө юм хажуугийн хөдөлгөөн болоод алтны хөдөлгөөн магадгүй одоо энэ нэг 11 сар 12 сард өөрөө илүү slow те баг волюмтай арилжаалагдаж эхлэгдэх тэр үе нь орж ирэх юм бол ер нь оны төгсгөлийн 2 сарыг би нэг энэ хоёроос нэх энэс дэшээ гарна гэж хувьдаалаа харахгүй нь өөр ямар нэгэн шин цоо шин дайм байлтаач гэдэг юм уу нөгөө нэг эргээд тарифын дайнууд чинь улам хуцуулаад саяны хилцээр мэлцээр ямар нэг үр дүнгээ өгөхөө байлаад зүгээр худлаа жүжиг болж таараад энэ явах юм бол магадгүй ахаад дэшээ өсөлт. Гэхдээ одоогийн бий болоод байгаа нөхцөл байдлыг харгалзаж үзээд тэрийг тулгуурлаж үзээд алтны өсөлтийг бол би саяны бүс за тэгээд энэ дээдлийн энэ бүсүүдээр ер нь хязгаарлаж харахаар байна. Тэгэхээр өсгөж ирж байгаад шорт за өсөлт энэ хөдөлгөөнүүдээсээ жижиг би одоо сетапууд хүлээж аваад бас лонгууд оролдож үзэж болох цаана. За алтан дээр ерөнхийдөө л юм байна. Тэгээд энэ маань өөрөө энэ жижиг юу чинь бүр дээшээ мэшээ явахгүйгээр энэ жижиг паттерн үсгээд дахиад доошоо түрүүний яриадсан энэ бай оролдлогч эсрэг энэ бүсээсээ наагуурна ингэсгэж орж ирээд шортын төлөвлөгөө болоод ороод очиж болно те. Тэгэхээр бид нар нөгөө энийг эргэж орж ирээд энэ бүс рүүгээ орж ирээд буцаж ирж pullback хийх энэ сетап болтол шорт ордгоо болохоор энэ бүс дээр ихний ээлжинд price action хараад long үзнэ. Тэгээд хөдөлгөөн тэрэн дээр оролдлогод failrээд хөдөлгөөн хангалттай доошоо орж ирээд буцаж ирж pullback-ын дээр энэ уналтан дээр нь өөрөө үүсэж байгаа leverage order block price action-уудаа харж агаад аль бүс хүртэл pullback явахад таамаглаж агаад зөрүүлээд short. Ерөөс энэ донд үүсэж байгаа бүс бол энэ хоёр бүсийн одоохондоо энэ хоёр бүс одоо юу шийдвэр гаргахад нэлээд нөлөөлөх үс хэмжээний хаашиг аль тийшээгээ явуулах боломжтой юм бүс гэж харж байгаа учраас энэ дээр илүү ач холбогдлогууд байна гэсэн үг шүү. За түрүүний ярьж байгаагаар ингээд нийлээд явах юм бол саяны өнөөдрийн магадгүй чинь өнөөдөр биш үсттэй өнөөдрээс юм шүү. Өнөөдөр Азийн нээлтийн үеэр гаптай шууд энэ бүсээс нь энд үүссэн бүсээс өнөхөр өнөөдөр Азийн хөдөлгөөн дээр энэ яруулаас ингээд лонг үзэж чадсан бол за энэ батарей чи өөрөө за энийг хэдүүлээ жижиг цаг дээр харж ил та. За арай юун дээр яач. Тэгээ нэг батарей задраад доо үрдэнгүүтээ pullback-таад ингээд явж байгаа юм шиг харагдаад байна шүү дээ. Өөр чартан дээр харчөө. Энийг хэдүүлээ яах гэдэг нь гэхээр 5 минут руу тавиад. Come on. Ачнаад. Ярилцаа хийдгүү хүүхд шиг л чарттайгаа ажиллаж чадахгүй байгаа юм шиг харагдаад байна уу юу? За нэг иймэрхүү магадгүй паттерн сэтрээд нэг хэдүүлээ энэ минь бүс мөсгүүгээр аваад үзчихэл та энэ бас нөгөө өнгөрсөн 7 хоногт бол энэ өөр юм дээр нэг юу гэдэг энийг харж л байж тээ. Энэ ярал их өстө нөгөө риски энтри хийх дуртай хүмүүст их байтайхан ярал болж өгсөн байна. Өнөөдрийн Азийн рейнжний за Лондонгийн highs энэ дээр уул нэг шоо. Энэ дээр та гэхдээ бараг шорт хийж үзсэн хүмүүс байгаа хаа. Энэ 2 дахь орон дээрээс. Эндээс шорт орсон юм байна уу? Би өдөр харчаад за эндээс манай эдээс шорт орж ирсэн байх магадaltaй байна да гэж
За хэрвээ байх юм бол 6-аар оруулчихарай заяа. Тэгээд юуны бичлэгний дараа хэдүүлээ ярилццгаая. Өнөөдрийн алтан дээр хэлж байна гэж. За тэгээд ингээд нэг паттерн сэтлээ эн чи нөгөө доор үүсгдэг lower high би нэг энийг нөгөө тооцоолог үүсэ болоод доо яаж өвдөрж байгааг яадаг гэдэг чинь иймэрхүү зураглал үүсдэг. Ингээд энийг дэшигээ төрчихт нь авч явах гэдэг надаа гэж зүгээр хувьдаа харж байна. За магадгүй энийг үгүй штэ даа юу яриад байгаа юм бэ? Паттерн чинь өөрөө ийм том байгаас тий. Ингэж татаач гэж харж байгаа хүмүүс ус байхыг үгүйсэхгүй тий. Ингээд ус татаад үзье. Окей, why not тий. Бос байж болох юм. Одоо тэгэх юм бол ийм паттерн гэж үзэх юм бол бид нар яах нь вэ? Энийг энд үүсэж байгаа энд үүсэх юу чинь хэрвээ доошоо хөдөлгөөн гаргаад энийг lower high үүсгээд энийг эвдэхгүйгээр буцаж ингээд сэтлэг гарах үед нь конференц авчих шүү дээ. Тэгээд энэ чи сэтлэх үеийн өстой торгон мэдрэмжтэй хүмүүс байдаг бол энэ чи 15 минутын сэтэлсэн ногоонлаа pullback-ны улаан дээр ороод нэг сэтэлж байгаа нэг price action-ууд байдаг да candle pattern-ууд тэрэн дээр нэг орж үзээд үгүй бол хөдөлгөөнийг гараад юуг нь хөдөлгөх юм уу. Иймэрхүү байдлаар паттерн хардаг хүмүүс бол нэг иймэрхүү байдлаар харах юм. Миний хувьд бол энэ налуугийн хувьд бол нэг тийм гоё харагдахгүй байгаа. Налуу нь ийм налуу багтаа байх тусмаа юу хаддаг. Энд чинь гүйцэтгэл нь өөрөө ихний хэлжинд ингээл маш ойрхон болчдөг болохоор гэхдээ яг уу урт хөдөлгөөний цаашаага бас хүчтэй хөдөлгөөний эхлэл байж болох юм те. За энэ дэр хэдүүлээд нэг хэрэг сэрээ байгуулж үзүүл ямар харагдах нь харцгаая те. Эндээс нь сэрээ зурж. Энд дэвтсэн гэхээр их л инхээр чинь бүр гожигтай авч. Оол наланд орж ич тий. Гэхдээ цаашдаа бид нарт ашигтай сэрээ байж чадах уу гэхээр мэдэхгүй. За тэгвэл бүр энэ паттерныгаа тань гэж үзээд энэ бол нөгөө байгуулагдах болоогүй сэрээ шүү дээ тий. Энэ цэгээ дэшигээ сэтэлж гарч ирж энэ сэрээ өөрөө байгуулагддаг. Энэ паттерн илүү суур паттерн энэ нь илүү зан давлгаануудны өөрийнх нь бүтцийн хувьд бол энэ илүү сэрэний суур паттерн болох магадлал өндөр байгаа. Сэрээ зурхтаа би яг нэг нэлийн олон жилийн өмнө сэрээ зурж ашигладаг байхдаа яг нэг энэ зүйлийг анзаарч ирсэн. Сэрэний суур энэ зурагдж байгаа юм нь өөрөө паттерны маш гоё бүтцтэй байж чадах юм бол тухайн сэрээ ирээдүйд налгуу барай явчихдаг. За энэ шиг ингээд нэг юм жижигхэн тэ шулуухан юм бүтэц үүсгээг өвчтэй мундалтан дээр зурж байгаа нэг тийм бас гоё удаан хугацаанд бариад идэх юм шиг зүгээр яг тиймэрхүү юмнуудыг л анзаарч ирсэн шүү. За манай хэд сэрээ ашигладаг хүмүүс байх юм бол бас хараад авч наадтай. Энэ гэхдээ болоогүй. Энийг дэшигээс сэтлэж байж энэ сэрэний байгуулах нөхцөл нь бүрдээд за тэгээд ямар налуу барьж явах нь гэдгийг цаашд нь хараад анзаараад явна гэсэн. За тэгэхээр энэ сэрээ бол одоохондоо хэдүүлэнд начал бүтлэг болчихлоо гэсэн үг л дээ. Окей. За алтан дээр би нүг ягаад ингэж их удаан цаг хугацаа зарцуулаад байгаа вэ гэхээр дийлийнх нь алт арилж ярьж байгаа тийм манай дүрстэн мэдж байгаа тэгээд бусад бүтээгдэхүүн гэхээс илүү тэгэхээр алтан дээр л нэлээ ингэж зуралцчих болчихгүй юм шиг санагдаад байгаа шүү дээ. Энд нэг яг нэг ийм яваалах тий. Энэ нөрөө тэр нэг болоо юм. Extension нь хаана. Тэр ахад энэ чинь сонол ахад нэг юунд орж иж болохоор би ингэж нөгөө өөр өнцгөөс харуулж байгаа гэсэн үг шүү заяа. Нэг хажуугийн хөдөлгөөн, нэг паттерн ингээд зурж хараад байгаа гэдэг чинь бас бид нар олон талаас нь бас шинжилж сурах хэрэгтэй тий. Магадгүй энэ чинээс энэ жижиг цагийн одоо доовыг эн чи үүсгээд байгаа доовыг сэтлээд энэ алууг эвдээд ороод ирэх юм бол ахаад pullback насна. Ахаад нэг шорт харж болохоор шүү дээ. Уул нь бол энэ чинь өөрөө ингээд үл ялаг нөгөө хүчтэй уналтан саармагчаад уналт үргэлжилж байгаа боловч тий. Ингээд нөгөө арай илүү саармагчцсан юм хөө налуу үүсгээд уналт үргэлжлэхэд байна удаа гэж харж болохоор. Энэ яа нэг паттерны гол дуустдаг бүтэц үүссэн тэр тий. За ийм болох нь эсбүгөөс одоо энэ чинь ингэж унж орж ирэхгүйгээр хоёр ойлголт чинь хоёлаа л нэг тийм супер хоорондоо ялхаа гарахгүй илдэ холбоотой. Харин энийг доошоо сэтэлж орж ирэхгүй яавал яг энийг хүртэл өсөж орж ирээд ингэж pullback-таад ахаад өргөжлүүлээд өсөлт гараад явахыг үгүйсэхгүй болч тийм үү. Энэ том паттернаа задлаад дэшегээ юу орно? Бидний хараад байгаа нөгөө хажуугийн хөдөлгөөний чинь нөгөө сэтлээд pullback-наас нэгээд байгаа логиктой таарж байна. Энэ паттерны налуунуудад таарж болохоор байна. Энийг энэ том паттернаас сэтлээд дэшегээ хөдөлгөөн гэдэг ч юм уу. Иймэрхүү хөдөлгөөнүүдийг л төсөөлж байна. Тэгэхээр яг энэ авч үзээд байгаа энэ өөрөө энэ гол авч үзээд байгаа бүс чинь яг нэлийн цаашаага жижиг цаг дээр заавал том уртын хөдөлгөөн биш. Энэ дээдлийн таац хүртэл явах уу? Come on бай. Энэ дээдлийн таац хүртэл харахаар байна уу?
доошоо юу гэдэг яг энэ голын хөдөлгөөн дээр бүтцийн үед оршоод байгаа учраас аль нэг тал руугаа л явж тарах гэдэг тийм үү. Тэгэхээр хэдүүлээ энэ 7 хоногт энэ бүсийг инсэтлээд унаад аль нэг тийшээгээ задарсанд нь хараад тэрэн дээрээсээ тулгуурлаад арилжаа хийчихэд ер нь болчих гээд байна уудаалгаж харагдаж байна. За ойлгомжтой байх тийм. Хэд олон талаас нь тайлбарлаж байна. За өөр Nasdaq. За Nasdaq дээр би өнгөрсөн 7 хоног гэсэндээ за ер нь бол ирэх 7 хоног энэ Nasdaq-ийн бүтцийг маш гоё болтол. Ахгүй арилжаа хийх шаардлага да хажууд хөдөлгөөн нэлээд тодорхой болгох дээ гэд ярьж исэн. За тэрийг бол арай дээр болсон. Гэхдээ стил нэг тийм юу болоогүй. За өнөөдрийн скул дээр би бас нэг зураг оруулсан байгаа. Яг энэ зургийг яг саяны зургийг оруулсан байгаа. Өнөөдрийн Азийн нээлттэй шиг гаптай өсөд энэ бүсээс price action out Лондон гороо дэшиг өссөн. За дараагийн бүс яг энэ бүс дээр ирчээд одоогийн байдлаар бол ханш маань одоо ямарсан дэшигээ шууд сэтэлж чадахгүй. Эсэргүүцлийн үзүүлсэн байдалтай. Доошогоо ч удахгүй яг энэ сектор арилжаалагдчих. За энийг сэтлээ гараад ирэх юм бол цаашаага энэ дэдлийн таз. За ер нь л ханш маань энэ хоёр бүсүүдийн хооронд хажуугийн хөдөлгөөн бүтэц үүсч эхэлж байгаа учраас энэ хоёрын хооронд дотор бол төсөөлөлтэй. За өнгөрсөн 7 хоногт earning-ууд сайн гарсан гэж би харах гэдэг нэг гапта дэшигээ өсөөд ингээд нэлээд дэшигээ өсөлттэй яваад дээрээ тогтож байгаа бүтэц шүү дээ тий. За тэгээд доотлын шалыг илүү би нэг өнөөдрийн Лондонгийн хөдөлгөөн гарч байгаа price action дээр авч үзээд за энд нэглээж үссэн price control-ийн юу гэдэг те энэ чи уналтан дээр буцаж ирж pullback анхны price control-аас авч исэн бүс. За тэгээ энэ маань өөрөө нөгөө ирээдүйд хэдийгээр дундуур нь ингээд chop ирдэг ч гэсэн эргээд энэ чухал бүсүүд чи анзаарч явах юм бол яваанда бас нэг оролтын гоё цэг юу болж өгдөг шүү гэж яриад байдаг чинь энэ өнөөдөр Лондонгоос ингээд хөдлөөд явсан байх юм аа. За тэгээд энэ хоёрын хооронд ямар ч сан төсөөлж байна. Дахиад юу блэ? За Nvidia-гийн earning гэхээс одоо мэдээж бусад маш олон компаниудын earning-үүд үргэлжлээд явна. За ингээд харж important earning calendar earning this week гэхээр юу гаргаж өгнө. Бусад нөгөө Magnificent 7-гийн чинь 5 нь бол юугаа ядсан шүү дээ. Бараг 6 жил одоо ерөөс Nvidia л үлдчих явах ёстой. Nvidia нэлийн сүүлээр 11 сарын сүүлээр гарч ирд юм да. Энэ хэдээс арай бараг 3-7 хоногийн зайтай. Юугаа өгдөг. 11 сарын 19 гэж. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт яасан гэдэг чинь 2-3 7 хоногт байна тий. Энэ 7 хоногт байхгүй, нэг 7 хоногт байхгүй, дараагийн 7 хоног. Тэрний дараагийн 7 хоног гэсэн үг. За тэгэхээр тэр бол earning бол харьцангуй тайвширч байгаа гэсэн. Одоо энэ галзуу өсчихсэн супер дотор нь volume өндөртэй байдаг компаниудын earning-ууд дуусчихсан. Нөгөөх нь үлдсэнийг болоогүй байна. Тэгэхээр энийг юу цааш нь drive хийх вэ? Магадгүй нөгөө нэг юуны тарифын хэлцээрүүд тийм үү? Одоо энэ технологийн компаниуд дотор байгаад байгаа компаниуд ч өөрөө тэр газрын ховор, тэр чип үйлдвэрлэлтийн маш олон тэр элементүүд дээр өөрсдийнхөө бүтээгдэхүүнүүдийг хийж идэг уялдаа холбоотой байж идэг учраас энэ хоёрын дийл хоорондоо харилцан өгж байгаа дийлүүд яаж хэлцээр төрөх нь вэ гэдэг нь их чухал. Энийг бид нар хэдүүлээ 2-7 хоногийн өмнө хүчтэй уналтаар тэрийг бол ойлгож авсан шүү дээ. Энэ хүчтэй уналт чинь нөгөө нэг хятад Трамп хоёрын нэг нь газрын ховрынхоо юг тэ чангатгсан импортын гадагшаа гаргах юугаа бол чангатгсан policy буюу одоо тэгээ дүрм журмандаа чангатгалаа оруулж ирсэн. За тэрэнд нь хариу үйлдэлт нь Трамп нөгөө юун дээрээ жиргсэн те. За би тэгвэл ингээд нэмэлт 100% тариф гэдэг. За тэгээд өнгөрсөн 7 хоногт уулзаад харьцангуй гаагүй болоод эхэлсэн юу маань харьцангуй хажуугийн хөдөлгөөнтэй байна. Энэ 7 хоног энийг хадгалах болов уу гэж би найдаж байна. Харъя. Хэдүүлээ харъя. Одоо ямар найдлага яриад ч авах те хадгалах нь үгүй харъя. Энийг дэшегээ сэтлүүл юу болох нь. За энэ зураг буцаж орж ирэхийг хүлээх хэвээр юм чи ямар төвхтэй. Энийг өөр VPN ашиглаад туршиж үзээд байгаа. Энэ бас төвхтэй байна те. Нөгөө хуучин нь баг дээр юм уу дөө. Дундуур нь гарч чадах юм төвхтэй. Үнэхээр нь үзэж байгаа хүмүүс ч тэр би ярьж байгаа хүмүүс ч тэр ярианы ирч алдаг болоод аягүй төвхтэй байгаад идэв. За нэг иймэрхүү бүсүүд бол байна. За энийг дэшегээ сэтлэх нь энэ дээр ирэхээр price action харна дэшегээ сэтлээд буцаж орж ирэх нь харна шортууд байна уу харна үргэлжлээд ингээд явах нь бид нар бол одоохондоо мэдэхгүй ч бас энийг нэлээд төгсгөлийн энэ нөхцөл байдал бүрдсэний дараагаар үүсэх арилжааны төлөв учраас тэрийг бол цаашаа далд хийчи. Одоо өнөөдрийн нэгдлийн хөдөлгөөн анхны цаг хойшлолттой хавстан цайнд надад чинь одоо нөгөө цаг хойшлуулсан тэрэндээ дөнгөж тасж байгаа. Өнөөдөр бол эхний өдөр нь байна. Ямар хэн хөдөлгөөн харъя. Энэ бүсийг бол анзаарж байгаа те энэ зурцсан байгаа бүсүүд ямар ач холбогдолтой байгааг бол анзаарж байгаа те энэ өмнө нь дээтийн таазууд яаж ханшууд өөр энэ price action-уудаа өгж контактлж исэн эсэргүүцэл үзүүлж исэн байгааг харж байгаа. Энд нэг ирж шалгасан. Тэгэхээр энэ хоёрын хооронд хөдөлгөөнийг харъя. Өөр бид нар өөр юм таамаглах шаардлага байхгүй. Straight нэг тишээ гараа явахад бид нар уусаа юу гэдгийг мэдчихэж байгаа ойлгомжтой тийм. Straight
pullback-наас нь үргэлжилсэн хөдөлгөөний дагуу арилжаа хийж оролдоно. Сэтэрчээд буцаж орж ирээд хүчтэй доош унаад pullback-наас нь бид нэр буцаагаад энэ өсөлтийг тренд ирэхлээ гэж үзээд яаж болдог. Өнөөдрийн Лондонгийн үеийн бай бол энд байсан. Энийг өнөөдөр яг арилжаа хийжсэн хүнийг барьж чадсан хүн байх юм бол өстой нэгтгэхийн хамгийн гоё Nasdaq-ийн хөдөлгөөнийг Лондон дээр нь бариад авчлаа гэж болох хэрэгтэй болох нэ. За тэгээд яг нөгөө ийм жирхүү жижиг gap-ууд бас нөхөдөө яваад байдаг. Би өнөөдөр магадгүй энэ юг унах явцсан нэг энэ gap нөхөд ороод ирэх үү гэж харж ирсэн. Дөнгөж gap-ны нээлтийн ханшин дээр шалгаал. Ерөөсөө нээлтийн ханш. За энэ нээлтийн ханшууд бас амар чухал байдаг шүү. Ер нь маркетинг нээлтийн ханшин дээр эргэж дэшиг өссөн ч гэсэн буцаад ирэн спорт эсэргүүцэл дэмжлэгийн бүс болоод байдаг. Энийг манай хэд бас ер нь яваанд анзаарж яваарай заа. Энэ бол бас нэлээд том одоо гадны YouTube дээр сонсож байхад нэлээд сайн туршлагатай арилжаач. За энэ volume тулгуурласан, энэ market profile-ийн буюу энэ ханшийн бүтц дээр тулгуурласан иймэрхүү арилжаа хийдэг хүмүүс энийг бас нэлээд ярьдаг шүү. Би бас энийг нэлээд одоо тэ шөнөөр биш арилжаа хийдэг байхдаа энийг нэлээд анзаардаг. Ер нь нээлтийн ханш иргэд бас спорт дэмжлэг эсэргүүцлийн бүс болж байгаа. Их анзаарагддаг. Энийг бас давхар анзаараад явах хэрэгтэй. За тэгээд яг хуу миний хувьд бол энэ gap нөхөд ороод ирэхлөө гэж харж ирсэн. Хэрвээ өнөөдөр нэгт өдөр биш байсан бол хэрвээ өнөөдөр магадгүй энэ 7 хоног нэлээд хүчтэй мэдээний юунацтай байсан бол би энэ 7 хоногт нэгт өнөөдөр хэрвээ 2 дахь өдөр байсан бол ч гэх юм уу те энэ come on энэ бүс рүүгээ энэ gap руугаа ер нь энэ 7 хоногт нөхөж орж ирэх хөдөлгөөн эргээд унаж орж ирэх хөдөлгөөн гарч ирэх үү гэж бол бас том болоод байна те. За энэ бас да энэ дээр жоохон price action бүтэц харж агаад дагсан оролдлогууд хийж болохоор харагдах гэдэг. За тэгээд гэхдээ за Nasdaq-ийн хоёрын хооронд чинь юу хэд юм. За нэг 100 BP-ийн хоёрын хооронд Лондонгоор яасан юм байна. Хахад дээшээ энэ хоёрын хооронд тэгвэл нэг 150 орчим явчихж байгаа нэ тий. Одоо ингээд нэг эргээд мэдээ багсаад ингээд ирэхээр нөгөө нэг craziness буюу өдөртөө хөдөлдөг рейнжийн хөдөлгөөн чинь эргээд нэг жоохон намждаг шүү. Тэр цэсмаа бас earning томчуудын earning гараад дуусантай холбоотой. Тэгээ нөгөө нэг арилжааны орлого хийчихэд нөгөө хуучин галзуу өдөртөө нэг галзуу хөдөлдөг хөдөлгөөнийхөө темпераментыг хүлээгээд өдөртөө тий нэг юм амар хүчтэй явна гэдэг юм холын типинууд тавиад хаяад байдаг. Тэглнүүд чинь ингэснэ ингэж яваал ингээл нэг энэ оролдлуудыг чинь зовоогоод буцаж ирж бас stop loss бими гэдэг чинь авах тийм тохиолдлууд гарах байх шүү гэж би сануулах гэдэг. За тийм харагдчих байна. За гэхдээ харъя энэ 7 хоног би нэгтгэд бол одоо нэг супер хөдлөхгүй байх дөө л гэж бодож байна. Хуучин нэгтгэд би ер нь арилжаа хийдэггүй байсан. Яагаад арилжаа хийдэггүй байсан бэ гэхээр нэгтгэхийн хөдөлгөөн амар slow маркет нөр нэг тийм супер тодорхой биш. Нэгтгэхийн нэгтгэхийн Нью-Йоркийнхаа хөдөлгөөнийг нэлээд сайн анзаарж агаад ганц хоёр оролдлого. Тэгээд тэрнээсээ үүссэн хөдөлгөөнүүдээр тулгуурлаад хоёр дахь эхлээд арилжаанууд хийгээд явчих юм бол арай илүү оновчтой юмнууд бол гарч ирээд байдаг байсан. Хуучин гэдэг маань одоо бараг 2023-4 оны ярих гэдэг тийм. Энэ онд бол яг тийм хараагүй байгаа шүү дээ. Энэ онд чинь зүгээр нэгтгэх юуг л галзуу хөдлөд байгаа тийм. За энэ нэг жижиг хэсгээр нэг жоохон жижиг цаг дээр очиод юу байна хараадах да. Энэ төлөвлөгөөг би нэг өглөө нэг оруулсан шүү дээ. За энийг маш юутай хийхгүй бол ингээд дээшээгээ сэтлээд одоо энэ чинь ийм жижигхэн юм усгч чаад за энэ лааны хаалтыг харъя. За яг л нөгөө нэг юм сэтлэгтэй үүсгдэг паттернууд үүсгээд эхэлж магадгүй. Би яг нэг ийм бүстэр хийлдэг те. Нэг улаанлаа нөгөөдгөө буцаагаад эдээд дээшээгээ хөдөлгөөн гаргаа хаачих юм бол нэлээд магадлал өндөртгөр яг одоо энд үүсэж байгаа лаамаа төсөв шүү. 5 минутын лаа хязгаар автах харъя. 3 минут юм байна. Энэ эдэж хаагаад нэг бол бүр ингээд энэ хөдөлгөөнөөрөө дээшээгээ гаргаж ирж хаагдаад явах юм бол за ер нь л маш магадлал өндөртэйгээр ингээд ерөөсө дээшээгээ шууд энэ хөдөлгөөн яваад ихийг үүсэхгүй. За энэ жижиг цагийн энд үүссэн байгаа заануудыг харах юм бол бас энэ хавруу одоо энэ нэг price action-уудыг харж байгаа шүү дээ. Эдгээр өдрөө яваад очихоор харагдаж байна да. За нэг минут дээр тавьж үзвэл энэ яроолноос энэ ч өөр нэг сүлд нь харахаар нэг юм жижигхэн 1 минутын паттернийг үсгэстлээ явцсан болж харагддаг шүү. Одоо энэ дээр нэгдүүлээд зүгээр яг энэ таацсан дээр сэтлүүлээд харъя. Гэхдээ маркетинг нээлтийн цаг хугацаа арай өөрт болчихж байгаа. Лондонгийн юунаас хашаа нэ өдрийн 5 цагаас хашаа энэ хоёрын хооронд. Энэ ямар ятаргатай байна. Фүү shit. Sorry guys. Би нэг яагаад гэх юм уу? За VPN дундуур нь солихоор юу маань тасарч магадгүй энийг одоо өнөөдөрт ингээл зовоол тасалтал хийх юмстэй. Залгүй юм би. Одоо ч VPN-ийн замыг сольж үзтгий. Уулын гайгүй пименттэй байгаад тах юм. Зүгээр ингэж унаж байгаад байгаа юм болоо.
чадах нь шийд юм аа. Ингээд нэг яхаараа гинт бахан явуулж. За ямар тач уу яах гэдэг вэ гэхээр shit. За нөгөө VPN асаас. Тэгсэн чинь зүгээр болчихсон. Ядраад. За энийг дээшээ хүчтэй дээшээ өсөлж гарч ирэх нь энэ дээр буцаж ирж pullback байх нь харъя. За энэ бүсийг зэ. Тэгээд 5 минутын л яаж хаагдах нь гэдгээс хамаарат. Тэгээд магадгүй өнөөдөр дахиад дээшээ нэг жоохон хөдөлгөөн гаргаад тэр за жоохон гэдэг чинь бас гайгүй юм шиг нэг 60 40 50 юм юм байна тий. 1 минут дээр бол нэг юм их хүн анзаарах гэдэг шүү дээ. Я алле би VPN яваадах ямар үдцэн. Үдцэтэй. Бэргаваа. Энийг хаагаад. За одоо гайгүй явж байгаа. За нэг 5 минутын лаач нь ямар тач явчлаа шүү дээ. Дээтэл за тэрийг эдээд таагдчихлаа. Тэр юу яадаг вэ гэхээр. За энийг гэхдээ амар cautionтай авч үзээрэй. Гэл дагаал онгороход бас л явчгаар л харагдах гэдэг. Боли энийхэн дор тавиад орлоо гэж үзэхээр яах юм? Таргет нь хэр ямар хойрлж алах юм? Би таргетыг бас нэг тэгж амар тийшээ харахаар чадхааргүй байна л да. Энэ рүү очихоор 1.6 гүй яах вэ? За 1 минутын халааг харж хаад. Оръё. Ийшээгээ. За энэ дээр дарлаа. Бат. Тэр бол бүр ингэж жижигрүүлж үзэх гэдэг нь ихтэй одоо яах вэ? Тэгэхээр зөгчөөд явчихад байдаг тий. Зэн дээр ингээд хамгийн бага дотор ороод дарлаа гэж үзье. Би нөгөө юугаа нэчдэг хэвчтэй. Харъя л да тий. Одоо зөвхөн маркет хараа сууж байгаа гэх юм. Яриад байгаа юм маань ажиллах нүггүй юу? Харъя л да. 5 минутын лааны онцлт хийсэн шүү дээ. Өмнө нь гардаг магадлалыг тооцоолол хийсэн шүү дээ. Биш өглөө гарч чадах нь let's see. За market watch биш сайхан. За бид нар сешн олцлоо доо. Яа за одоо энэ лал явуул гоё л да. Үгүй бол ирж тоглохөх магадлал төрсөн доо. Энэ хоёр давхар харагдаад байна тий. Би бол одоо бүр ингэж л артуулж тавьмаар байгаа. Одоо яг хөө нэгдээ ингэж хэлүүлсэн юм чинь. Тэнэ шортын бүсээсээ шорт орох төлөвлөгөөгөө хаяад энэ нэг үүсдэг юунд магадлалыг өгөөд тооцоолоод энэ оролдлого хийж байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэрнээс уул нь бол илүү энэ бүсээс шорт оролдож явах нь илүү юу байгааз. Илүү тухтай байх гэдэг. Гэхдээ бид тэр 5 минутын лаг яах нь үнэхээр хармаар санагдаад байна. Come on baby. Аран тавтар яаж хаагдсан? Харж хойч. Ой. Им халттай. Окей, fine. Fine. За энэ дээр зөрсөн шорт орсон байна. Зөрсөн шорт гэдэг шүү дээ. Ингээд зэтлээд орж ирээд энэ дээр өрхтө шорт дордог хүн нэг мерсер байгаа да. Ягама. За алтуулвал Чикагогийн нөгөө commodity-ийн зах зээл бол 8.30-д яадаг ус 9.30-аар нэгтгэж байгаа гэсэн үг шүү дээ. Алтаагаас харж ирэх стоп-лоссын зөвхөн болсон. Алтмын ялгаагүй юм хийгээд энэ энэчнээс нэг гэрч авал. Төрөний нэг юунууд чинь дээшээгээ. Яа заали өөр чартн дээр жижиг цаг дээр харъя. Жижиг том цагийн чартны юунуудыг зургуудыг яахгүй болов. Бама. За энийг ойлгомжтой түрүүнд тайлбарласан юм чи хамаг зураг нутглаа.
За түрүүний миний 2 өнцгтэй налгаас одоо энэ чинь нэг сэтгэлгүйгүй юу? Налгаас сэтгэлээ дэшиг явж чадахгүй юу гэдэг. Юу л энэ дээр болох гээд байна да тий. Мэл налаа явж. Би болохоор түрүүн ингэж харах гэж тий. Нөгөө нэг налуу ийм бас байжлах гэсэн тий. Тэр ингээд яг энэ налуунд яаж яхаар зүгтэй гоц тий. Олон төрлийн налуу гарч ирдэг. Тэгэл би тренд лайнд дургуулсан даагч. Sorry. Чоносаар юу? Зөвчсөнгөө. Нээлтэн зөвчсөнгөө. Энэний дооролт байсан гэсэн үг шүү дээ. Жохон ийшээ сонгочихоор амар төвхтэй. Таалагдж байна. Энэ үүсэж байгаа лежнээс ордруудад гүцээгээд явж болох үс гэж харагдаж болж байна. Одоо ингээл дэшигээ хөдөлгөөн гаргахаар гарахгүй бол тэгэл яг Нью-Йоркийн нээлтэн нүүрүүд болоогүй байна л да тий. Одоо ингээд 10 цагт 5 минут туу байна. 35 минутын дараа нэгтэн. Нээлтгээс өмнө дэшигээ хөдөлгөөн гаргаад эхлэх үү. За хэрвээ гаргаад эхлэх юм бол нээлтийн үеэр энэ ингээд явлаа гэж бодоход нээлтийн үеэр буцаж ирж ин эндээс pullback аваад дахиж дэшигээ явах уу доошоо хөдөлгөөн байх уу гэтэл юу байгаа юм л. Батш надад дэшигээ яагаад явчих. Тэгвэл миний яриад байгааг. Миний яриад 5 минутын үг л. Батлчихгүй даа. Аамсан даашаа дэшигээ энэ даазыг бол дэшигээ ордроор захиалахаар бол эвдэж байна. Баг цаг дээр. Nice. Одоогийн байдлаар окей. За тэгээд нэг өмнөх юмудаас л хамгаалт авчихгүй л энэ хэсгийн энэ уналтаас өмнө үүсэж байгаа юмнуудаар л би яваад байна л да. Одоо ингээд энийг хэдүүлээ маш сайн харъя заа. 5 минутын чарт. За энэ дэр ингээд таацтай. Тийм үү? За энэ price action-уудаа хар. Энэчнээс яасан? Сэтлээд нөгөө нэг миний энэ нөгөө яг саяны яг адилхан оролт шүү юм. Яг өмнө нь энэ доороо үүсчихсэн ингэж дагаад энэ жижиг яруусан нөгөө нэг миний яг price action-ы концепт чинь лог чинь яг энэ дэр явж байгаа гэсэн үг. Сэтлээ pullback таг улаан ланаас нь хаалтнаас нь ороод доор нь тавьдаг. Яг энэ сэтрэлтийн үед хийгддэг арилжааны оролдлогын сетапууд гэсэн. За дэшегээ явлаа. Эргэж ирээд буцаж орж иж байгаа price action-ыг харъя. Эхлээд шууд орж ирсэнгүй тийм үү? Эсэргүүцэл үзүүлсэн. За энд леж үзүүлсэн. Энд үүсэж байгаа лежтэйгээ зэрэгцээд ирсэн. Ахаад энэ улаан лагаар доошоогоо энийг хаагаад ороод ирсэн. Тэгээд ясан үргэлжилж байгаа хөдөлгөөн энэ рүү ороод ирчих. За тэгээд нөгөө таазрууч орж ирээд ахаад лагаар pullback хийгээд ахаад доошоогоо. Яг нэг иймэрхүү жижиг том цагийн бүс дээр үүсэж байгаа лаан юмнуудыг боломжийн хараас сурчих юм бол яарсан оролт за нэг бол хөдөлгөөнийг дагаж доороос нь хоцорчод ч гэсэн оролдлого хийхэд бас нэг иймэрхүү юмуд харж агаад хийчүүл зүгэрлэх гэдэг. Нэг олон оролдлогууд хэрэггүй логикгүй оролдлогууд чинь найдлагын оролдлогууд чинь байхгүй болчихно. Одоо энэ чинээс нэг үтчихэл энэ одоо буцаад өсөн штэ гэл ахаал энэ чинээс бай ороод идэг. Тэгэхээр нэг за анзаарыг хүлээе гэдэг мод руу орчих юм бол ядаж энэ бай ордог оролдлогууд чинь байхгүй болчихно. Хэрэггүй алчаанаас ч байхгүй болчихно. Энийг уул нь хизээ бай үзэх вэ гэхээр буцаад тийм үү энэ үсэд байгаа лид бүсээ чинь буцаж гарч ирчээд ахаад ингэснийхэн дараа бай орох ёстой шүү дээ. Гэтлээ очиад эндээс нэг риск энтри үзчихэд ахаад доошоо орж явахт ахаад энэ ногоон лоо дээрээс нөхдүүд бол ингэж орлого хийж ахыг үүсэх болчихж байгаа. Ногоон гарцсан доотлолт нь тавиад ингэж орчие гээл каал нэг шал хэрэггүй арилж. Магадлал багтаа арилж хэрэггүй гэдэг утгаар би магадлал багтаа оролдлого гэдэг утгаар ярьж байгаа шүү. За энэ pullback бахна. За ингээл дэшег явчих юм бол би нэг шууд ингэх гээд. Ингэсгээл дэшег явчих юм бол энэ рүү хуучин би энэ дээр тавина гэд яриадсан юун дээрээ стоп лоссо ингэж. Энийхэн дор бүр ингэж маш nice. Яадаг хөдөлгөөн ороод ирвэ.
Хүү, чи болоод байна. Чи 1 минут л та гэхгүй. Nice. За. Ойлгомжтой. За TP. Энэ хаанаас нь TP лээ. Энэ рүү авч байгаа TP шүү дээ. Simple is that гэж байгаа шүү дээ. За 1 минутын дээр яагаад яг энэ доохон тавьсан бэ гэхээр түрүү анзаарсан зүйл нь ийм байгааз. Extension to the right. За энэ дээр энэ хавцаар TP тавигдсан байх хэрэгтэй. За эмоц. Enough. Энэ үрээ TP за хэдүүл area TP дээшгээ байгаа сая зохиогүй гэж бодъё. Ингээ дээшгээ байсан гэж бодъё. Тэгээд энэ хүртлээ явчих юм бол би ямар арилжааны менежмент хийх вэ гэхээр дандаа шууд ерөөсөө нэг энэ хүчтэй волюм орж ирж байгаа учраас шууд энийг энэ үсэж байгаа 1 минутын 2 улаанлаа аваад чи өөр энэ бүс рүүгээ сэтлээд буцаж ирж pullback-ныхаа юу price action-ыг өгч байгаа гэсэн. За яг ингээд хай наваад үзэх юм бол тэгээд ингээ хүчтэй явчихж байгаа учраас ерөөсөө маш хурдан хамгаалаад буцаж ирж хүчтэй уналтаас өөрийнхөө энэ оролдлогыг ямар ч хэлсэн би энэ доошоо stop loss зөхихгүй гэдэг юуруугаа өөрийнхөө хамгаалтын эрсдлийн менежмент систем рүү орчиж байгаа гэсэн. За би ер нь бол хэлсэн те ингээд орчуул гэдэг. За тэгээ нөгөө 5 минутынхаа өөрийнх нь хаалтын биеийг харахаар энэ 5 минутын дээр хэдүүлээ сайн уншилтээстэй. Энэ дэр энийг ягаад энэ дээшээгээ хаагдах юм бол яг нөгөө эн чи нөгөө л нэг миний яриад байдаг нэг бүсийг сэтэлхтэй үүсгдэг одоо нөгөө шатраг урам зэрэг гэдэг шиг яг энэ ламп дээр нь усаад байна. Энийг бол хэдүүлээ маш одоо баг юун дээр ч гэсэн алтны шортын оролтон дээр ч гэсэн би яг нэг тайлбарлаадсан шүү дээ. Тэгээд дэшээ сэтгүүлээд улаанлааг нь харлаа. Энэний дараагийн улаанлаан дээр оролтоо хийсэн. Тэгээд сонж байгаа бол одоо энэ нэвчгтэд үлдсэн байгаа болохоор тайлбарууд нь эргээд сонсчих нь үстэй. Тэгээд эн чинь stop loss тавихгүйгээр тэр юуныхаа илүү 5 минутын лааны дотлын бүс рүү юугаа stop loss тавьж байршуулсан. Ямар ч хэлсэн зохиосон юм. Энэ бол уулна ч одоо хөдөлгцөөд байгаа маань. Би сая хөдөлгцсөн юм хаашаа. Гүцтэй. Ингэж тавигүй л. Ингэсгээ тавьсан. Санагдах гадах. За окей. Ямарсан ажиллаад TP. Happy Monday guys гэж байна шүү дээ.